Тэгэхээр бидний саяны ярьсан зүйл болохоор heteroscedast гэж юу байгаа юм? Ямар муу үр дагавартай юм? За heteroscedast байхад хүчинтэй тийм статистик, LM статистик яаж гарч ирдэг гэдэг байна шүү дээ. За тэгэхээр одоо бид нэр heteroscedast анханасаа байгаа эсхийг яаж шалгах юм бэ гэдэг асуудал. Heteroscedast үнэхээр манай энэ таамаглал манай нөхцлөө бидний нөгөө Gauss-Markov-ын 5 дугаар нөхцлөө таамаглал гэж үзчих юм бол энэ таамаглалыг яаж шалгах юм бэ? X-үүдийн утга үлдсэн байхад U-гийн вариац нь болохоор тогтмол сигма гэсэн энэ сигма квадрат гэсэн энэ таамаглалыг бид нэр яаж шалгахгүй гэсэн асуудал. За тэгэхээр өөрөөр хэлбэл яаж байгаа вэ гэхээр U-гийн квадрат зэргийн хүлээлтж байгаа утга нь нөхцөл хүлээлт нь. За нөхцөл хүлээлт нь тэгэхээр нөхцөл бусдаагаад тэнцүү гэсэн үг. Энэ маань сигма квадрат гэсэн энэ таамаглалыг яаж шалгахгүй гэж байна. За вариац гэдэг болохоор U чинь болохоор вариацын томьёог санах юм бол энэ чинь юу гэдэг вүлээ? Статистикийн сэдвээс бид нэр юу гэж ярьж байлаа? U-гийн вариац гэдэг бол U гэдэг хувьсгчийн хүлээгдэж байгаа утгаас хазааж байгаа хазаалтын квадратаас гаднаас нь авсан хүлээлт байдаг шүү дээ. Тэ? За тэгэхээр бид нэр U-г чинь хүлээгдэж байгаа утга нь тэг гэж өгсөн байгаа. За тэр маань болохоор дөрөвдүгээр нөхцөл хангаж байгаа гэсэн үг. Тэгэхээр U-гийн вариац гэдэг бол зөвхөн U квадратуудын хүлээгдэж байгаа утга гэсэн үг байж таарна шүү дээ. Саяны статистикийн үр дүнгээс авах юм бол тэ. За тэгэхээр энэ U квадратын хүлээгдэж байгаа утга нь U квадратын хүлээгдэж байгаа утга нь сигма квадрат гэсэн таамаглалыг бид яаж шалгах вэ гэсэн. За тэгэхээр бид нар энэ таамаглал маань алдагдвал яаж алдагдах вэ гэдэг талаар бол одоо нөхцөл тавь. Тэгэхээр алдагдах юм бол шугамн байдлаар алдагдлаа гэсэн нөхцөл байна шүү дээ. За тэгэхээр манай U квадрат болохоор X-үүдээс шугамн функц хэлбэртэй бол хамаардаа гэж тавьчих гэж байна тийм. За тэгэхээр X нь өндөр байх юм бол U квадрат нь бас өндөр байх болохоор тийм. U квадрат нь өндөр байх. За хэрвээ манай регрессийн загварын алдааны хэсэг нь юу нь болохоор хэрвээ биднэрт мэдэгддэг байсан бол тэр алдааны хэсгийг бид нар X-үүд дээр нь X-үүд нь мэдэгдэж байгаа хувьсгчдын чинь регресс бодоод за энэ алтын коэффициентүүд бүгдээрээ тэгтэй тэнцүүгээд шалгаж штэ. Тэ? Тэгэхээр бидний homoscedast нөхцөл байгаа хэсгийг шалгахдаа алдааны хэсэг маань мэдэгдэж байсан бол ийм регресс бодоод энэ дельта гэсэн алтын коэффициентүүд дельта 1-ээс дельта k гэдэг бол бүгдээрээ тэг гэсэн таамаглал дэвшигтэй шалгана гэсэн. Тэгэхээр тэг таамаглаж няцаагдж чадахгүй авах юм бол юу гэсэн үг? Хомо болно шүү дээ, тэ? Тэгэхээр эдгээр бүгдээрээ тэгтэй тэнцүү байгаа юм чинь ганцхан U квадрат чинь болохоор дельта 0 гэдэг зүйлтэй тэнцэн шүү дээ. Тэгэхээр чи homoscedast гэсэн үг. Тэг таамаглал няцаагдчих юм бол heteroscedast гэсэн үг болж байна. За гол асуудал нь болохоор манад алдааны хэсэг маань биднэрт мэдэгдэхгүй гэж ярьсан тийм. Их олонлогийн регрессийн алдааны хэсэг болохоор биднэрт хизээч мэдэгдэхгүй гэж. За тэгэхээр тэрийгээ бид нэр үнэлж авах. За тэгэхээр энгийн регрессийн Ердийн хамгийн баг квадратын аргаараа регрессийн үнэлээд U квадратын орно U малгайтай квадратуудыг явах нь шүү дээ тийм. За тэгээд квадрат үлдэгдлүүдийг X дээр регресстэй. За тэгээд дараа нь болохоор A квадратыг ашиглаад F бол FM статистик гаргаж. За үндсэндээ болохоор бидний юу ярьж байна гэдэг энэ дээрээ энэ малгайтайг олгооч гэсэн үг байна шүү дээ. Тийм. За тэгээд бид нар дельта 1-ээс дельта k тэгтэй тэнцүү гэсэн таамаглалыг F статистикээр шалгаж болно. Эсвэл LM статистикээр шалгаж болно. Тэгэхээр гол ярьж байгаа зүйл маань болохоор сигма квадрат маань болохоор тогтмол биш юм болов тэр нь болохоор X-үүдээс хамаарсан шугамн функцаа гэсэн ийм нөхцөл байна. За тэгэхээр бид нэр F статистик харах юм бол саяны регрессийн R квадратыг нэгээс нь R квадрат нь хуваан
За тэгээ хязгаарлалтын тоо болохоор k, n-с нь k гарсан. Ерөнхий тохиолдолд r квадратын юу ч юу гэдэг лээ? r квадрат бол 3-с f статистик чинь. Q таач шүү. 2r квадрат байдаг шүү дээ. Хязгаарлагдсан загварын, хязгаарлагдаагүй загварын тийм. За тэгэхээр хязгаарлагдаагүй загварын r квадратаас хязгаарлагдсан загварын r квадрат болно шүү дээ. Тэгэхээр энэ болохоор энэ r квадрат нь аль r квадрат вэ? Хязгаарлагдаагүй загвар шүү дээ. Хязгаарлагдсан загварх юу вэ? Бидний саяны жишээнд энэ эргээсийг хязгаарлагдсан r квадрат нь болохоор өөрөөр хэлбэл x-үүд болохоор бүгдээрээ байхгүй болчих шүү дээ. Тэгэхээр ямар ч x байхгүй r квадрат нь болохоор тэгэхээр тэг болж таарч шүү дээ. Тэгэхээр бидний саяны энэ дээр болохоор хязгаарлагдаагүй r квадрат, хязгаарлагдсан r квадрат ч угаасаа тэг байгаа байхгүй. За LM статистик нь болохоор саяны хязгаарлагдаагүй загварын r квадратыг үржих нь гэж байна. LM статистикаа бид нар хий квадрат за тэн дээр өгчихсэн байна. Хий квадрат k гэдэг даргалтай харьцуулна. За f статистикаа бид нар f даргалтай k шиг чөлөөний зэрэг нэгдүгээр чөлөөний зэрэг. За нөгөөх нь болохоор n-с нь k гасан гэсэн параметртэй. Чөлөөний зэрэг нь болохоор буруу ярьж. N-с нь k-гаас нэг нь чөлөөний зэрэг, k нь болохоор хязгаарлалтын тоо байгаа шүү дээ. Хоёр параметртай гэж яг. Нэгдүгээр параметр нь k, хоёрдугаар параметр нь n-с нь k гэсэн. За энэ саяны таамаг, саяны шалгуурыг Брюш-Паганы шалгуур гэж. Тэгэхээр хомоскедаст нөхцөлийг шовмон хетероскедаст эсрэг таамаглалын хувьд шалгаж штэ. Тэ? Тэгэхээр та нэр энэ хэрвээ Австрали руу очих юм бол энэ Брюш-Паган гэдэг хүмүүсүүд нь одоо хүртэл багшилж байгаа. Тэгэхээр бидний эконометрийн хөгжлийг аваад үзэх юм бол бүр 1700 оны юм ярьжсэн аа. Одоо амьд байгаа хүмүүсүүдийн тухай ярьж штэ. Тэ? Тэгэхээр миний найд руу бол одоо дараа нь одоо та нарын нэртэй нэг юм бол ингэ гараад ирэх юм бол цэцгээд болмаач гэдэг юм те. Тэгээд ярьж юм бол ярьж байгаасаа гэж би бол үлдэх гэж байна. За тэгэхээр энэ болохоор Брюш-Паганы. За Брюш-Паганы шалгуур нь болохоор ийм жоо хязгаарлагдана. Тэгэхээр хомоскедаст алдагдах юм бол хетероскедаст байхдаа тэр маш шумуу функц хэрэгтэй байна гэх. За y-д болохоор арай илүү тийм шалгуур бас санд болгосон байна. За y-тууд нь болохоор шуман бос юм. За тэгэхээр бид нөгөө квадрат үлдэгдлүүдээр y болгоод эргээс бодохдоо u квадрат малгаагаа y хөвсч болгоод эргээс болж байгаа тийм. За x хөвсчүүд нь болохоор зөвхөн төвшнгөөрөө x-үүд биш. X-ийг нь квадрат зэрэг дэвшүүлж оруулна. За тэгээд дээр нь болохоор x-үүдийг нь хооронд нь ингэж үржүүлээд солбоо үржүүрийг нь бид нар бас оруулах юм бол тэр маань болохоор y-ийн шалгуур гэж нэрлэдэг. За мөн адилхан f болон LM тесттэй ашиглаад за хий x-үүд за тэгэхээр x-ийн квадратууд за тэгээд x-ийн солбоо үржүүлүүдийн өмнөх коэффициентүүд бүгдээрээ хамтдаа тэг гэсэн тэг таамаглалыг шалгаж. За үнэхээр хамтдаа тэг байж байгаа юм бол хомоскедаст гэсэн үг. За тэг таамаглалыг няцаагчих юм бол хетероскедаст гэсэн үг. За гэхдээ илүү ерөнхий эсрэг таамаглалыг шалгаж байгаагаар ач холбогдолтой. За мэдээж бол өмнөхөөсөө олон x-үүд оруулж штэ. Тэ? За тэгэхээр бидний x-үүд төвшнгөөс авахаас гадна квадрат зэрэг төвшүүлж юм. За солбоо өржигүүдийг нь оруулж ийн гэсэн үг тийм. За тэгэхээр хоёр ширхэг x-тэй байгаа тохиолдолд манай тэгштгэлийн баруун гартаа хэдэн хувьсч байна гэсэн үг. За тэгэхээр x1, x2 орно. x1 квадрат, x2 квадрат орно. За x1-ийг үржих нь x2 гэдэг авах нь шүү дээ. Тэгэхээр чинь 5 юм болчих чинь тийм. Тэгэхээр Брюш-Паган дээр болохоор 2хан x орж исэн бол одоо 5 орж байна тийм. Анхнаасаа 3 байсан бол энэ маань одоо юу болох вэ гэхээр 3x-ийн маань төвшнгөөр орно. За дараа нь болохоор квадратууд нь орно.
За дээр нэмээд 2 ширхэг солбоо үржигээр орох юм байгаа юм тийм x1 үржих нь x2. За дараа нь болохоор x1 үржих нь x3 гэж байна. Дахиад нэг орох юм байна шүү дээ. x2-ыг үржих нь x3 гэх тийм. Тэгэхээр нийтдээ 9 x хувьсгчтай уулз таахна шүү дээ. Тэгэхээр юун дээр болохоор Брүүш паган дээр болохоор энэ дээр жишээл зүгээр л 3-д орно шүү дээ. 3 орж исэн бол white 9 орно. За тэгэхээр энэ анхныхаа x-үүд нэмэгдээд ахын хэрэг анхнууд чинь x нэмэгдээд ахын хэрэг энэ x-үүд болохоор маш хурдан өссөн. Маш хурдан өссөн. За тэгэхээр бидний нөгөө чөлөөний зэрэг маань маш хурдан буурна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр бид нэр ийм эргээс бодоод энэ наалтын коэффициентууд энэ дельтанууд энэ дельта ноодос бусна бүгдээрээ тэгтээ тэнцүү гэсэн таамаглалыг шалгаж байгаа шүү дээ. Тэр чөлөөний зэрэг буурахын хэрэг манай тэр шалгуур маань болохоор найдвар нь муудна гэсэн үг байна. Тэгэхээр одоо энэ дээр болохоор яг статистикийн өвчнөд тийм дүгнэлт хийхэд бол хэцүү болоод ирнэ. За тэгэхээр white-ийн шалгуур оригинал хэлбэр нь ийм сул талтай. За white-ийн тест шалгуурын нэг ийм саяны сул талыг засч гарч ирсэн өөр нэг хөлбөр байна. Тэрний яадаг вэ гэхээр бид нэр y гээд анхныхаа регрессийн загварыг таараас утгыг нь харъя. Энэ дээр байна. За манай анхныхаа регрессийн загвар юм байлаа гэж бодоход регрессээ бодчих. За тэгээд бета 0 малгай, бета 1 малгай гэдэг хэмждэг үнэлгчүүдээ гаргаад авчих штеп, тий. За дараа нь x-үүдийг нь оруулаад бид нэр ийм таарус утгыг нь гаргаж авдаг, тий. Y малгай гэдэг. За манай энэ болохоор алдааны эс болохоор алга болчихсон, тий. За тэгэхээр таарус утгаа харах юм бол энэ маань бүх x-үүдээс хамаарж байгаа байхгүй. Бүх x-үүдээс хамаарж байгаа, тий. За таарус утгаа бид нэр квадрат зэрэг дэвшүүлчихье. Тэр маань юу гэсэн үг болох вэ? Тэр маань болохоор баруун гарталтаа юу болно гэсэн үг вэ? X-үүдийн квадрат энийг квадрат малгай квадрат зэрэг дэвшүүлчихээр чи энийг квадрат гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ зүйлүүдийн квадрат гэдэг бол X-үүдийн квадрат. За дээр нь болохоор X-үүдийн солбоо үржигэр гарч ирж тийм хэсгийг агуулсан функц болно шүү дээ. Тийм ээ? Энийг квадрат зэрэг дэвшүүлнэ гэдэг бол энэ таарус утгын квадрат зэрэг дэвшүүлнэ гэдэг бол дотроо юуг агуулж ийнэ гэхээр x-үүд квадрат зэрэг дэвшсэн тус үрдээ. За дээр нь болохоор солбоо үржигүүд нь орсон тийм функц болно гэсэн үг болж тарж байгаа байхгүй. Тэгэхээр саяныхаа y-ийн шалгуур x-үүдийг ингээд тус бүрд нь ингээд оруулж авахын хооронд тус бүрд нь оруулаад квадрат зэрэг дэвшүүлээд оруулаад дээр нь болохоор солбоо үржигүүдийг нь оруулж авахын хооронд бид нар зүгээр таарус утгаа оруулна. За тэгээд таарус утгаа квадрат зэрэг дэвшүүлээд оруулчих нь шүү дээ. Тэгэхээр бүх тэр зүйлийг чинь болохоор хоёрхан хувьсгч агуулчихж байгаа байхгүй. Y малгай квадрат зэрэг дэвшсэн. Энэ хоёрыг оруулчих юм бол бид нэр x-үүдийн талаарх бүх мэдээллийг оруулах байгаа гэсэн. Саяныхаагаа бид нэр болохоор юм white-ийн шалгуурын 2 дугаар нөхцөл байлээ. Y-ийн таарус утга, Y-ийн таарус утгын квадратуудыг олгоод. За одоо бид нэр хоёрхан ширхэг таамаг шалгах нь байна шүү дээ. Тэ? Энэ Y малгайтайгийн өмнөх коэффициент болохоор ихтэй тэнцүү Y малгайтай квадратуудын өмнөх коэффициент ихтэй тэнцүү гэсэн таамаглалыг шалгах чинь гэсэн. Манай X хувьсгч маань энэ тохиолдолд үлдэгдлүүдийн квадрат байгаа шүү дээ. Үлдэгдлүүдийн квадрат таарус. За тэгэхээр дахиад хэлэх юм бол аргачлаа дахиад тайлбарлах юм бол энгийнхаа оригинал регрессийн өмнө таарус утгуудыг нь гаргаж авах. Таарус утгуудыг гаргаж аваад квадрат зэрэг дэвшүүл бас үлдэгдлийнхаа квадрат зэрэг дэвшүүл. За тэгээд үлдэгдлийнхаа квадрат зэрэг дэвшүүлсэн дээрээ таарус утгынхаа квадратыг регресс бод. За тэгээд f болон LM статистик ашиглаад энэ хоёр коэффициент нь зэрэг тэгтэй тэнцүү гэсэн таамаглалыг шалгах гэсэн.
тэг таамаг зөвшөөрөгч няцаагч юм бол юу гэсэн үг вэ? Heteroskedastis-ийг тэг таамаглал няцааж чадахгүй байх юм бол homoskedastis гэж таарч байна шүү дээ, тийм. За ердийнхөө хий квадрат болон x гэдэг. F тархтай бол хэцүү. За тэгэхээр одоо бид нэр ийм нэр томьёолуудтай таньсан. Тэгэхээр бид нар болохоор ердийн хамгийн бага квадратын аргыг OLS гэж тавьжсэн шүү дээ, тийм. Ordinary least squares. За тэгэхээр одоо бид нар ондоо least squares-ийн аргуудын тухай ярих. Тэгэхээр эхнийх нь арга нь болохоор ийм weighted least squares WLS. За дараа нь болохоор generalized least squares гэж байна. За тэр нь болохоор ерөнхий хамгийн бага квадратын арга гэсэн. За бид нар энэ WLS-ийг хэзээ ашигладаг юм бэ? Жинсэн гэж яриад байна. Weighted гэх юм те. Жинсэн хамгийн бага квадратын аргыг хэзээ ашигладаг юм бэ? За тэгэхээр бид нэр сая юу ярьж байгаа гэхээр бидний төсвөртэй стандарт алдаа гаргаад очиж чадж байна, тийм. Төсвөртэй стандарт алдаа гаргаад очиж байна. За тэгээд T статистик гаргаад очиж байна, LM статистик гаргаад очиж байна. За гэхдээ болохоор бүгдээрээ тууштай. Тэгээд N хязгааргүй тэмүүлс үйл хүчинтэй болдог зүйл, тийм. Тэгээд тэрнээс бид нэр арай дээр илүү үнэлэгчийг гаргаж авч чадах уу гэдэг асуулт байгаа. Тэгэхээр хариулт нь болохоор энэ VLS гэдэг бол OLS-с илүү сайн үнэлэгч болж чадна гэсэн юм. Heteroskedastis байгаа тохиолдолд. За гэхдээ нэг нөхцөл биелсэн байгаа тохиолдолд. Тэр маань юу гэхээр heteroskedastis-ийнхаа хэлбэрийг бид нар мэдэж байгаа тохиолдолд яг heteroskedastis маань болохоор яг ямар хэлбэртэй гэж мэдэж байгаа тохиолдолд тийм бол бид нэр энэ WLS гэдэг аргыг ашиглах юм бол илүү үр ашигтай үнэлэгч болно. Үр ашигтай гэдэг нь болохоор нөгөө вариацсан OLS-ийнхаас хамаагүй бага гэсэн үг байж таарч штэ, тийм. За тэгэхээр гол санаа нь болохоор загварынхаа алдааг heteroskedastis байсан бол түүнийг бид нэр homoskedastis болгож хувиргана. За тэгээд тэр хувиргасан загвар дээрээ ердийн хамгийн бага квадратын арга ашиглана. Тэгэхээр нэгэнт homoskedastis нөхцөл биелчихэж байгаа учраас нөгөө Gauss-Markovын теорем чинь ажиллаад эхлэх нь шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар heteroskedastis байгаа бол түүнийг эхлээд homoskedastis болгоно гэдэг бол энэ үнэлэгчийн санаа юм байна. За одоо ингэчээ. Алдааны хэсгийн маань нөхцөлт вариац нь x-үүд ятуу өгсөн байгаа. Тэр маань болохоор sigma квадратыг үржих нь за x-ээс хамаарсан ямар нэгэн функц. Тэгэхээр бид нар хэрвээ энэ байхгүй байсан бол hx байхгүй байсан бол homoskedastis болно шүү дээ. За одоо бид нар бол hx гэсэн зүйлд оруулаад ирсэн байна, тийм. За hx нь болохоор манай энэ i-уудын утгаас хамаарсан. За тэгэхээр өндөр орлоготой хүмүүсүүдийн хувьд болохоор энэ HI нь болохоор өндөр. Бага орлоготой хүмүүсийн хадгаламжийн жишээ дээр бага орлоготой хүмүүсүүдийн хувьд болохоор HI-ийн харьцангуй бага байна шүү дээ. За тэгээд тогтмол тоо тэр бага өндөр юмнууд ч үржүүлэхээр бага орлоготой хүмүүсүүдийн алдааны хэсэг өндөр вариацтай бага вариацтай их орлоготой хүмүүсүүдийн алдааны вариац нь өндөр вариацтай болоод хүрээд байгаа. Тогтмол тоо энэ I-аас нь хамаарсан H-ээр үржүүлж байна гэсэн үг байна таарч. За одоо тэгвэл ийм юм болвол бид нэр энэ функцаасаа язгуур аваад алдааны хэсгийг хуваач. Алдааны хэсгээ бид нэр нормалчилж штэ. Нормалчилж байна те. За тэгэхээр энэ маань юу болох вэ гэхээр алдааны хэсэг маань юу болов? Тэг хүлээлттэй нөхцөл хүлээлт дөрөвдүгээр нөхцлөөр үнэн болов. Ингиж хувиргасан алдааны хэсэг болохоор мөн адилхан тэг хүлээлттэй байна. Гажлтгүй. Харин вариацыг нь хаад үзэх юм бол одоо ингэж штэ. U хуваах нь ямар нэгэн мэдэгдэж байгаа x-ээс хамаарсан функц тийм үү? За тэгэхээр вариацыг үржих нь a үржих нь x-ийн вариац чинь болохоор яадаг вүлээ? A квадратыг үржих нь вариац x болдог штэ. Тэ? A үржих нь x-ийн вариац гэдэг бол a квадратыг үржих нь вариац x болдог тэ. Тэгэхээр одоо энэ зүйлийн маань вариац болохоор
HH X-үүдээс хамаарсан функц гэсэн байгаа. За тэгэхээр X-үүд нь өгдсөн юм чи энэ маань тогтмол тоглож байна гэсэн үг тийм. Тэгэхээр вариацийн тэмдгийн гадна гарахтаа болохоор эн чинь бас квадрат зэрэг дэвшээд гарна шүү дээ. Тэгэхээр язгуур нь алга болоод гарна гэсэн үг тийм. Язгуур нь алга болоод гарна гэсэн. За тэгээд язгуур нь яаж гараад нэгийг хуваах нь H гэж гараад за тэгээд энэнийхээ H-тэй болохоор 3 гэсэн үг болж таарж штэ. За тэгэхээр бид нар хувиргалт хийчих юм бол энэ хувиргалт хийсэн алдааны хэсэг маань homoskedast гэсэн нөхцөл юм гарч ирж байна те. Homoskedast. За тэгэхээр бид нэр H нь мэдэгдэж байгаа юм бол регрессийн хоёр талыг язгуурын дор H-д хуваачих юм бол тэр хувиргасан регрессийн алдаа маань homoskedast байна. Жишээ нь ийм байгаа тохиолдолд эгийг өсгчүүдээ язгуурын дор H-д хуваах нь за тэгээд огцогчийнхаа өмнө нэг гэж байгаа гэж үзээд бас хуваачих нь за ингэж яваачих нь шүү. Тэгээд бид H нь мэдэгдэж байгаа тохиолдолд хувиргасан одоо бид нар энийгээ болохоор Y од гэдэг юм хэлчих юм уу те. Y одыгоо нэгийг хуваах нь язгуурын дор H. За тэгээд X-ийг хуваах нь язгуурын дор H гэх мэтчил яв. Ийм эргээс үлдчих юм бол энэ бета 0 бета 1 гэдэг коэффициентүүд болохоор ердийн хамгийн бага квадратаас зүгээр гараад ирнэ шүү дээ. Стандарт алдаа нь болохоор хүчинтэй те. Тэгэхээр энэ эргээсээ бодохдоо EVS дээр бодохдоо та нар яах вэ гэхээр зүгээр Y-ийг C болон X-үүдээр эргээсддэг шүү дээ. C гэдэг зүйл оруулдаг шүү дээ. Constant гэдэг те. Одоо болохоор constant гэсэн зүйл байхгүй байна шүү дээ. Тэр маань болохоор нэгийг хуваах нь язгуурын дор H гэсэн тийм цуваа үүсгэж агаад за тэрийгээр эргээсдээ оруулах хэрэгтэй болж таарж шүү дээ. C гэсэн зүйл бол EVS-д орж ирэхгүй гэсэн. За одоо бидний саяны ярьсан зүйл болохоор энэ GLS гэдгийн нэг тусгай тохиолдол юм байна. За саяны хувиргасан гიშтгэлийгээ ердийн хамгийн бага квадратын аргаар үнэлэхийг бид нэр ерөнхийдөө ерөнхий хамгийн бага квадратын арга гэж нэрлэдэг. Тэгэхээр уул нь бол товчлох юм бол GLS гээ те EH BK A гэд нэр товчлчмоор байдаг. За харамсалтай болохоор бид нэр ердийн гэдгийг тэгээд тэмдэглэсэн байгаа учраас энэ дээр GLS юм уу эсвэл бүтнээр бичгээс өөр арга. За тэгээд бидний саяны хувиргалт хийцэн байгаа тохиолдолд энэ GLS нь хамгийн сайн шугам ажилтгүй үнэлэгч болж таарна. Блүү болж таарч байгаа тийм. Саяны нөхцөлөөр бид нөгөө Gauss-Markovын дөрөв нөхцөлд аль хэдийн биелсэн байгаа гэдэг дээр бол ажиллаж байгаа. Ганц алдагдж байгаа нөхцөл нь болохоор тэр юу байсан шүү дээ. Heteroskedast нөхцөл байна гэдэг тийм. Heteroskedastыг бид нэгд алга болгоцсон юм чинь Gauss-Markovын 5 нөхцөл маань бүгдээрээ биелээд за GLS нь болохоор юу болж таарч байна. Тэгээд GLS нь болохоор квадрат үлдэгдлүүдийг зүгээр төвшнгөөр үлдэгдлүүдийг нь болохоор энэний язгуурт байгаа. За квадрат үлдэгдлүүдийг нэгээс цана H хайчгаал GLS VLS гэсэн үг л таарч. Тэр VLS нь GLS-ийнхаа нэг тусгай тохиол. За саяны арга маань болохоор VLS маань юун дээр тулгуурлаж байна вэ гэхээр бид нар тэр H функцийг мэдж байгаа гэсэн нөхцөл дээр тулгуурчлаа шүү дээ. X-ээс хамаарсан тийм H функцийг бид нар мэдж байгаа тийм. Зөөр нэг хүндэр нь болохоор бид нар юм хувиргалт хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар EVS дээр хувьсгчудаа оруулахаасаа өмнө Y-гээ хувиргаж ийн, X-үүдээ хувиргаж агаад дараа нь болохоор EVS рүү оруулж штэ. За энэ болохоор ажаа төвхтэй. Тэгэхээр ихэнх одоо EVS дээр бол биш байна. EVS дээр би үзлээ. Ямар ч байсан миний ашиглаж байгаа EVS-ийн хөлбөр дээр болохоор VLS-ийг шууд автоматар бодох байна. За зарим сүүлийн үеийн хөлбөрүүд дээр ч юм уу эсвэл бусад эконометрикийн програм дээр энэ автоматар хийгддэг ба. Автоматар хийгддэг. Нөгөө OLS гэдэг сонголтын чинь дараа VLS гэх сонголтууд байж байгаа юм шүү дээ, тийм.
За тэгэхээр саяны яснаа болохоор энэ VLS нь болохоор маш сайн үнэлэгч. За тавьж байгаа нөхцөл нь болохоор ээж-ийн хэлбэрийг мэдгэж байгаа тохиолдолд. Ээж функц маань мэддэхгүй байгаа тохиолдолд гидроскедастийн хэлбэрийг бид нар яг мэдэхгүй байгаа тохиолдолд саяны аргыг бол ашиглах боломж байна. За боломжтой тохиолдлууд гэхдээ бас байна. Тэгэхээр та нарын энэ загвараас бол за ихэнх тохиолдолд болохоор тэр ээжийн хэлбэр мэддэхгүй. Ихэнх тохиолдолд бид мэддэхгүй. За гэхдээ яг мэддэг тийм тохиолдол бас байж болж байна. За жишээлбэл нэгжлэр үнэлэгдсэн загвар маань болохоор хомоскедас нөхцөлийг хангадаг байхад бүлгийн дундч дээр үнэлсэн регресс болохоор хидроскедас болчтой. Тэр тохиолдолд бид нэр хидроскедасны хэлбэрийг яг мэднэ. За жишээлбэл бид нэр ингэж байгаа гэж бодъё. Энэ болохоор EUC маань хүрээнд хийгдсэн тэр нэг семинар дээр бодсон бодлогуудын нэг ба. Contribute гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр ажилчин тэтгэврийнхаа санд хамрагддаг эсхийг илэрхийлсэн хувьсгч байна. Компаниудын ажилчид тэтгэврийн сантай байна. За тэр нь болохоор юм улсынх биш, юм хувийн тэтгэврийн сан байна. Тэгээ ажилчин болгон болохоор тэр тэтгэврийн сандаа болохоор мөнгө цалингаасаа мөнгө хөрөнгөлөв. За дараа нь болохоор тэр хөрөнгөлүүлсэн хэмжээнээс нь хамааруулаад компани нь бас тэр санд мөнгө нэмж хөрөнгөлөв. За тэгэхээр тэр хүний нэр дээр байгаа тэтгэврийн дансан дээр өөрөө мөнгө хийн. За мөн бас компани нэмж мөнгө хийгнэ шүү дээ. За тэгээд энэ болохоор M rate гэдэг match rate гэдгээр хэмжсэн. За зарим компаниуд болохоор чи $1 тэтгэвртэй хадгалах юм бол би нэмж 50 цент чамд нэмж өгье гэж хэлж байгаа. Зарим нь болохоор за чи $1 хадгалах юм бол би чиний нэг дээр санд чинь би бол бас $1 өгье гэсэн тийм юм байна. Тэгэхээр компаниудаар ондоо. За ажилчин хэр их хадгаламж хийдэг вэ гэдгээр тэтгэврдээ зориулж орлогоос нь хамаарч магадгүйгээд бид нэр орлогыг тавьсан. Цалингийг. За дараа нь болохоор өндөр настай хүмүүс илүү их хадгалдаг байх гэж бодоод ээжийг нь бас оруулчихсан байна. Ээжийг нь бас оруулсан. За тэгэхээр энэ дээр болохоор Е нь болохоор хүн цэрэн бат гэх мэтчлэн хүмүүс А нь болохоор компаниуд. За тэгэхээр нэгдүгээр компани цэрэн бат гэдэг бүгдээрээ байна шүү дээ. За одоо тэгээд энэ алдааны хэсэг маань манай тэтгэвртэй хэр их мөнгө хадгалтыг илэрхийлж байгаа. Энэ болохоор хомоскедас нөхцөлийг нь болохоор хангаж байгаа гэж байна. За гэсэн чинь бидний компани ажилчдын энэ нэгжийн мэдээлэл нь одоо биднээс байхгүй байгаа гэж байна. Тэгэхээр компани дундаж мэдээлэл авах. Тэгэхээр I дугаар компани тэр contribute гэдэг энэ дээр харагдахгүй байна. Харагдаж байна. Доор нь болохоор 829 дэх гişтгэл байна. Contribute гэдэг болохоор хувь хүмүүсүүд нь байхгүй зүгээр компани дундаж ажилчдын хувьд гэж яачсан. Тэгэхээр нийт ажилчдын I дугаар компани ажилчдын хөрөнгөлийг аваад тэгээд дунджийг нь олчихсон. За тэгэхээр нэгдүгээр компани дундаж, хоёрдугаар компани дундаж гэдэг их мэдчлэн гарч ирэх нь шүү дээ. За тэгэхээр тэр маань болохоор алдааны маань дундаж гэсэн үг болж таарж байгаа байхгүй. Алдааны маань дундаж. За тэгэхээр зарим компаниуд ч олон ажилчтай. Тэгэхээр дундчт нь олон мэдээлэл орсон. А зарим компаниуд нь болохоор цөөхөн ажилчтай. Тэгэхээр дунджийг авахдаа бид нэг цөөхөн мэдээлэл оруулсан байгаа шүү дээ, тийм. За тэгэхээр энэ дээр болохоор манай хидроскедаст үүснэ. Бүлгийн мэдээлэл дээр бодсон. Регрессийн алдаа болохоор хидроскедастай байна. Хидроскедастын хэлбэр нь болохоор нэгийг байгаа нэ. За энэ нь болохоор бүлгийн гишүүдийн тоо. I дугаар компани хэдэн ажилчинтай бэ гэдэг тоо. За тэгэхээр бид нэр энэ компани дундаж мэдээлэлээр эргээс бодох юм бол бид нэр тэр мэдээлэл болгоно анханасаа нэгийг хуваах нь MI-д нь тухайн компанид ажилтны тоонд нь хуваах хэрэгтэй болж таарж штэ. Тэгээд бодох юм бол манай регресс маань
Даус Марковынхаа 5 хэсгийг хандсан нэг гэсэн юм. За тэгэхээр асуулт байна уу? Тийм ийм зөвхөн тухайн компани гэсэн. Тэгээ одоо бид нар чинь ийм хамсаад явчихсан. энэ M-Ray дээр ч одоо 500 компани байгаа шүү дээ. 500 компани. Тэгэхээр I нь болохоор 1-ээс 500 гэсэн үг болж таарж байгаа байхгүй. Тэгэхээр I дугаар нэгдүгээр компани байж болох юм бол тэр компанид ажиллаж байгаа хүмүүсүүдийн тоогоо бид нэр цалин дунд цалингийн хуваах нь за контрибьюгийн бас хуваах нь гэдэг бүгдийг нь хуваах нь шүү дээ. Тэгээд дараа нь 2 дугаар компанид болохоор 2 дугаар компанийн эерэг хөвсгчийг бас энд нь хуваах нь ажилтны тоонд нь X-үүдийн бүгдийг нь бас юундаа хуваах нь шүү дээ. Тухайн компани ажилтны тоонд хуваах гэсэн үг байна. Тэгээд бүгднийг хуваацсныхаа дараа эргээс бодвол тэр маань блүү төсөшгүй гэдэг нөхцөл чинь хангацсан эргээс болсон. За саяны тохиолдолд болохоор тэр ийм азтай тохиолдол байна шүү дээ. Хэрвээ та нар нэгж дээрээ хомоскидас нөхцөл байсан бол бүлгийн дундч дээр бодсон эргээс чинь болохоор яг ямар хидроскидастай байна гэдгийг бид бол мэдчих болж байгаа. За түүнээс гараа явчихаар ерөнхий тохиолдол болохоор бид нэр тэр хидроскидастыга тэгштгэлийг хэлбэрийг бид нэр үнэлэх ёстой болж таарч байна. Үнэлэх ёстой. За жишээлбэл харьцангуй өргөн ашиглагддаг нэг тэгштгэл болохоор энэ байна. Тэгэхээр вариац бол X-үүдээс хамаарсан тэгштгэл хэлбэртэй өгдөнө гэж тавих нь байна шүү дээ. Тэгэхээр бид нэр H-гээ одоо үнэлж байгаа юм гэсэн. За тэгэхээр тэр маань сигма квадрат гэдэг нэг тогтмол тоог үржих нь X-үүдээс хамаарсан функц байна. X-үүдээс хамаарсан. Тэгэхээр X-ийн утга өндөр байх юм бол энэ вариац маань болохоор бас өндөр байж болдог. За хэрвээ энэ хойтлон функц байхгүй байсан бол хомоскидас гэсэн үг шүү дээ. За яагаад энэ илтгэгч функц авч байгаа юм бэ гэхээр вариац чинь болохоор үргэлж эерэг утгатай байх ёстой шүү дээ. Юмны квадрат юм чинь тийм. За тэгэхээр хэрвээ бид нар илтгэгч функц авахгүй байх юм бол зарим X-үүдийн хувьд бид нар ийм хасах вариацтай тохиолдол гарчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар илтгэгч функц авчаад юмны зэрэгчин болохоор үргэлж болоод тгээс ихтэй байгаа шүү дээ. За тэгэхээр энэ болохоор зүгээр вариацыгаа үргэлж эерэг байлгах зорилгоор авсан юм функц. Маш өргөн ашиглагддаг функц. Илтгэгч функц та. За тэгэхээр манай Hx бол за энэ илтгэгч функц болж таарч байна. За тэгэхээр одоо бидний дельта 1-ээс дельта k-га олчихно. За энийг олчих юм бол бид нэр түрүүнийхээ урагтай h нь шүү дээ. Нэгийг хуваах нь h-тэй хуваагаад чинлээд за тэгээд хамгийн бага квадратын аргаар ашиглаж чинь гэсэн. За тэгээд h-гээ бид нэр үнэлж агаад хамгийн бага h-тэй ургалт хийгээд h нэг хуваах нь язгуурын дор h-тэй хуваагаад за дараа нь хамгийн бага квадратын аргаар ашиглаж байгаа тэр аргыг бид нэр болохоор энэ боломжит GLS гэж нэрлэж байгаа. Feasible GLS. Тэгэхээр өмнөхөөс ялгарч байгаа гол ялгаа нь болохоор H функцаа үнэлж байгаагаараа ялгаатай байна шүү дээ. FGLS гэдэг арга юм тийм. Өшөөдөө use дээр ажиллахдаа шууд OLS биш GLS гэдэг энэ аргыг ашиглаад үнэлчихвэл тэгтээ дэргүй хидроскидас тусан ч хомоскидас болоод үнэлээд гаргаад ирсэн. Тэгнэ гэсэн. Тэгээд энэ дээр болохоор хэрвээ EVS-ийн сүүлийн үеийн вершнүүдийг ашиглах юм бол энэ илтгэгч функц ер нь нэг сонголт нь байгаа. Бараг өөр сонголтууд ч гэсэн байгаа. Тэгээд бидний нөгөө хийж байгаа дүгнэлт чинь болохоор энэ тавьж байгаа нөхцлүүд үнэн байгаа үед л хүчинтэй шүү дээ. Тэгэхээр бидний вариацийн функц болохоор одоо болохоор FGLS-ийн хүрээнд болохоор ийм илтгэгч функц хэлбэртэй тавигдсан байна гэх. Илтгэгч функцийг тэгэхээр EVS маань шууд аваад ашиглах нь шүү дээ. Бүгдийг нь автоматар тооцоод өгнө гэсэн. Баяраар гараар тэр EVS дээр бид нар тийм сонголт байхгүй байгаа тохиолдолд энийг бид одоо энэ ярьж байгаа энэ гараараа бодно гэсэн үг байхгүй. За тэгэхээр бид нэр энэ дельтагаа бодоо үнэлнэ гэсэн. За тэгэхээр бидний саяны юу болохоор юу болчихоо гэхээр за вариац чинь болохоор U квадратын хүлээлт гэсэн шүү дээ. U квадратын хүлээлт. За тэрийг нь би болохоор U хүлээлтийн хэдийг нь алга болгоод за тэгээд V гэдэг юугаар үржүүлчихлээ. За тэгэхээр хүлээлтийг нь авах юм бол энэ маань энэ V гэдэг хэсэг болно.
U квадрат гэхээр самсруу хувьсгч байгаа тохиолдолд энэ функцийг үржих нь b гэдэг ямар нэгэн самсруу хувьсгч. За тэгэхээр өөрийн гэсэн ийм тархалтай зүйл болох нь шүү дээ. Тэ? За одоо бид нэр эндээс хоёр талаас нь юу авчих юм бол логарифм авчих юм бол чинь гурван зүйлийн үржүүр байна шүү дээ, тэ? Сигма квадрат илтгэгч функц үржих нь v гэдэг самсруу хувьсгчаар үржүүлсэн, тэ? Тэр гурван зүйл байгаа. За тэгэхээр тус бүрийнх нь нийлбэр болно шүү дээ. Логарифмуудын нийлбэр, тэ? За тэгээ бид нэр тогтмол хэсгүүдийн хураагаа тэрийг нь альфа 0. За тэгээд хамгийн сүүлд байгаа тэр v-гээс логарифм авахныгаа e гэдээ үзчих юм бол энэ маань яг зүгээр энгийн регресс шиг харагдаж байгаа байхгүй юу? Тэ? Одоо би энэ талаас нь хоёр талаас нь логарифм авсан байна. Сигма квадрат тогтмолтой логарифм авчихсан байна. За дараа нь болохоор энэ илтгэгч функц чинь юу авна шүү дээ. Логарифм авчихаар өөрөө буугаад ирнэ шүү дээ. Тэ? За тэгэхээр дельта 0 нь болохоор энэний логарифм авсантай нийлээд альфа 0 гэдээ гараад ирэх нь. За тэгээ бусад хэсгүүд нь болохоор хуваарь хэвээрээ дельта 1-ээс дельта k гэдэг. За тэгээд нэмэх нь одоо эндээс логарифм авахар чинь логарифм v гэ гараад ирэх юм байгаа шүү дээ, тэ. Тэгээд логарифм v-га бид нэр e гэж тэмдэглэж байна. Логарифм v ч юм болохоор самсруу хувьсгч тийм. e гэхээр бас самсруу хувьсгч. За одоо ингээд нөхцөл тавьчих, тэ. Энэний болохоор хүлээгдэж байгаа утга нь болохоор тэг энэ дээр би буруутгсан байна. За тэг. За тэгээ энэ хувьсгч маань болохоор x-үүдтэй корреляцгүй болвол бид нэр хамгийн бага квадратыг арга шилжиж болж байгаа. За тэгэхээр бид нэр u квадратын хооронд u малгай квадратыг оруулаад за тэгэхээр бид нэр x-үүдээс хамааруулаад эргээс бодох нь шүү дээ. Тэ? Эргээс бодно. За тэгээд бид нэр тэр тааруулсан утгыгаа энэ u квадратыгаа энэ тааруулсан утгыгаа g малгай гэж тэмдэглэчихье. G малгай гэж тэмдэглэсэн тэ. За тэгээд дараагийнх нь алхам дээр болохоор тэр g малгайгаас илтгэгч функц авчих юм бол манай үнэлэгдсэн h функц гарч ирэх байна. За одоо бид энэ h функцийг g-д ашиглана гэсэн. Тэгээд дараалал маань болохоор анхныхаа загвараа эртний хамгийн бага квадратаар үнэлнэ. Үлдэгдлээ квадрацыг дэвшүүлээд дараа нь логарифм авна. За түүнийг бүх x хувьсгчдээр регресс бодно. За тааруулсан утгыг нь олно g малгай. За g малгайгаас илтгэгч функц аваад за 1 хуваагаад тэр маань болохоор VL-ээс g болж болох нь шүү дээ. За бидний хамгийн сүүлчийн слайд байна тийм. За VL-ийн хүрээнд бид нэр F шалгуур хэрэглэхтэй. Жингээ бол дандаа энэ хязгаарлаг дагав загвараас авна. Жингээ хязгаарлаг дагав загвараас олцоод за түүнийг хязгаарлагдсан болон хязгаарлаг дагав загвар дээр аль алинд нь ашиглана. За тэгэхээр бид нэр VL-ийг яагаад ашиглаж байгаа гол шалтгаан нь болохоор вариац багтай тийм илүү үр ашигтай гэж үзэж байгаа. За гэхдээ болохоор OL-с гажилтгүй тууштай хэвээрээ байна гэсэн үг. Тэгэхээр хангалттай үр ашиг бол та нарын хувьд нэг том асуудал биш. Яагаад гэх юм бол та нарт маш том төвөртэй байгаа тохиолдолд VL-ийг биш OL-ийг ашиглаа явж байхад бол болно гэсэн үг байна шүү дээ. Арцсангуу баг төврийн үед болохоор илүү одоо наривчлалтай юмыг тооцох шаардлагатай байгаа тохиолдолд VL-ийг ашиглана. За хоёр үнэлгээ VL-ийн стандарт алдааны үнэлгээ, OL-ийн стандартын үнэлгээ болохоор хоёулаа бол ерөнхийдөө төстэй гарна. Тэгэхээр ерөнхий тохиолдолд болохоор VL-ээс нь харьцангуй арай илүү өндөр байгаа. За гэхдээ маш их зөрүүтэй гараад ирэх юм бол VL-ээс OL-ийн үнэлэгчийн үр дүн маш зөрүүтэй гараад ирэх юм бол Гаусс-Марковын теоремын нөгөө өмнөх дөрвөн нөхцлөөс юмнууд зөрчигдсөн байна гэсэн үг болж таарч. Тэгэхээр өмнөх дөрвөн нөхцлөө шалгах нэг арга нь болохоор VL-ээс OL-ээс хоёрын үнэлэгчийг бас харьцуулах байж болох нь шүү дээ. Зөрүүтэй авах юм бол тэр хэсэг маань авах гэсэн. За өнөөдрийн хичээл ингээд дуусчих. Асуух юм байна. За асуух юм байхгүй бол ингээд хичээл дуусна.